төвшөө байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За таныг дижитал боломжоо ашиглаж сурч хөгжөгч нь туслах зорилготой YouTube сувг Тавтан морил. Тэгэхээр энэ сувгийн нэр нь төвшөө тэнд чийжлэхэд айгүй амархан. Төвшөө тэнд нэг юм хийгээд байгаа гэж бодчих юм бол тань чийжлэгдэж байна. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би одоо яагаад ямар зорилготойгоор одоо ингээд видео хийгээд YouTube-ээр хүмүүст хүргэж байгаа талаараа хуваалцаж байна. За тэгэхээр одоо төвшөө гэж нэг хүн юу хийж байгаа, яах гэж байгаа талаар танд нэг сонирхолтой байвал та энэ бичлэгээ эхнээс нь дуустал нь үзэж болно. Сонирхолтой санагдвал тэгээд гар хаагаад байж болно тийм ээ. Одоо ямар зорилготойгоор YouTube-д ингээ видео хийж байгаа талаараа ярихаас өмнө би дижитал шилжилт, дижитал боломжуудын талаар хүндэж ярих гэж бодож байна. Тэгэхээр дижитал шилжилт бидний өдөр тутмын амьдралыг бол хэрхэн өөрчилж байгааг бол бид нэр өдөр тутмдаа л хараад байж байна тийм үү. Тэгэхээр энэ дижитал буюу цахим шилжилт дэлхийн нийтэд бол маш хурдтай явагдаж байна. Манай Монгол улсын маань хувьд ч гэсэн одоо яг өөрийнхөө нөөц боломж тулгуурлаад дижитал шилжилтүүд бол хийгдэж байна. Тухайлбал одоо төрийн үйлчлэгээний цахим шилжилт, боловсролын цахим шилжилт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, цахимжилт гээл дижитал банк гэл хаалга бол дижиталчлал гэж ярьж байна тийм үү. За дижитал шилжилтийн үр дүнд болохоор бид нэг тийм дижитал боломжууд бий болж байгаа. Тэгэхээр тухайлбал одоо ингээд онлайнаар хүссэн зүйлээ сурч болж байна. Хинээр залах уу, хин гэж багшаас хичээл авах уу гэл бүх зүйлээ би сонгоод суралцах боломжтой байж байна. Дээр нь болохоор одоо онлайнаар нэмэлт орлоготой болох эсвэл онлайнаар бизнес эхлэх, түүнийгээ хөгжүүлэх, дижитал маркетинг суралцах. Дээр нь одоо байгаа одоо карьераа өсгөх, эсвэл одоо эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэл маш их боломжууд бий болж байгаа байхгүй юу. За тэгээ үнэхээр ийм боломжууд байгаа юм бол бид нар одоо түүнийг ашиглахын тулд яах вэ гэсэн асуудал хүндэт нь тийм ээ. Тэгэхээр манайхны хувьд ерөнхийдөө энэ боломжуудыг ашиглахад бол хит хитэн аюу бэрхшээлүүд байгаа нь ингээд харагдаж байгаа байхгүй юу миний анзаарснаар. Яг зарим нэг хүмүүсүүд нь бол энэ боломжуудыг ашиглаад өөрийнхөө амьдрал ахуйд бол хэрэглээд ингээд явж байна. За тэгэхээр яг тэр бэрхшээл нь яг юу вэ гэхээр дижитал боломжуудаа бол ингээд олж харж чадахгүй. Дээр нь болохоор нэг мэдээлэл харилцаа холбооны технологийн хэрэгсэл хэрэглүүрүүдийг ашиглах чадвар, мэдлэг чадвар айгүй дутмаг. Дээр нь хэлний бэрхшээл. Ийм бэрхшээлтэй болохоор нөгөө бид нар чинь тэрийг яг амьдрал ахуйдаа хэрэглэж чадахгүй байгаа байхгүй юу? Дижитал ийм дижитал боломжууд байна. За тань тохирсон дижитал боломжийг ингэж ашиглаад ийм одоо мэдээлэл харилцаа холбооны технологийн програм хэрэглүүрүүдийг ашиглаад ингэж хийх нэ. Тэгээ энэ мэдээлэл харилцаа холбооны технологийн одоо ашиглах ийм чадвар танд хэрэгтэй болно. Тэгээд тэр ашигласан чадвараа ингээ ашиглаад та өөрийнхөө амьдрал ахуйд энэ боломжоо ийм стратегийн дагуу ийм аргаар ингэж ашиглана гэсэн тийм одоо нэг ингээ аваа судалчаар ийм гарын авлага бол байхгүй байгаа байхгүй юу? Монгол хэл дээр харин англи хэл дээр яг нөгөө нэг ингээ боломжуудын жагсаагаад та энэ боломжийг одоо танд тохирсон энэ боломжуудаас та өөр тохирох ингээ боломжоо сонгочих. Тийм ээ. Тэнгүүд яг тэр боломжоо сонгоогүй чинь та тэрийг мэдээж нөгөө нэг дижитал юм чинь мэдээж одоо харилцаа холбооны технологийн хэрэгсэл хэрэглүүрүүдийг ашиглах хэрэгтэй болно тийм. Тэгэхээр та энэ боломжууд ашиглахын тулд та ийм хэрэглүүрүүдийг ашиглана. Тэгээ энэ хэрэглүүрүүдээ ингээ ашиглаас дурчих юм бол та ийм стратеги, ийм арга техникээр ингээ ажлаа явахад ингээ дүр дүнд хүрдэг гэсэн тийм гарын авлага, сургалтын материал нь одоо англи хэл дээр бол маш олон бүр маш гоё ингээ бэлтгэсэн ийм сургалтын материалууд байдаг юм лээ. Тэгэхээр за би яг энэтэй холбоотойгоор нэг одоо жишээ хэлье. За яг одоо ингээ өөртөө байгаа одоо цахим боломжоо ашиглаад ингээд амжилттай одоо ингээ ажиллаж байгаа хүмүүсээс жишээдтэй. За одоо ингээл та магадгүй YouTube-ээс ингээ бичлэг үздэг штеп. Тэгэхээр тэр нөгөө бичлэгийг YouTube-оор гэж нэрлэдэг. Одоо баг тэр чинь ингээ карьер одоо мэрэгжил баг болж байгаа юм гэж ойлгож байна. Тэр хүмүүс чинь нэг ингээ видео бүтээгээд тэгээд ингээ танд хүргэдэг байхгүй юу. Тэгэхээр одоо Монголд яг ингээ YouTube сувг ажилуулад тэр YouTube сувгаараа дамжуулаад одоо амьдралдаа хэрэгцээтэй бүх одоо хэрэгцээтэй мөнгөө ингээ олоод ингээ сайхан амьдарч байгаа хүмүүс бол нэлээ олон байна. За тэгэхээр тэдгээр хүмүүсүүдийг ингээд ерөнхийд нэгээ судлаад тэдгээр хүмүүсийн хийж байгаа бичлэг тэр юмнуудыг ингээд ерөнхийд нэгээ судлаад үзэхээр тэр хүмүүс нэг нийтлэг нэг 2-3 зүйл байгаад байгаа байхгүй юу. За тэгэхээр тэр яг нийтлэг зүйл нь юу вэ гэхээр за YouTube сувг амжилттай хөтлж байгаа хүмүүсүүд ингээ харахад нэг бол нөгөө нэг гадаадд амьдардаг. Эсвэл тэр хүмүүс гадаадд амьдарч байгаад ирсэн. Тэгээд дээр нь одоо хэлний мэдлэг айгуу сайтай англи хэлээр чөлөөд ярьдаг эсвэл бус орны хэлээр ингээд чөлөөд ярьдаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүс байна штэ нөгөө нэг одоо амьдарч байхдаа эсвэл амьдарч байх хугацаанд
нөгөө одоо цахим боломжуудыг ингээ ашиглаад сурчсан хөгжөлтэй орны иргэдээс нөгөө гэж энэ цахим боломжийг бол ингээд надтайгаа цахим боломжийг ингэж ашиглаад ингээд одоо амьдрал ахуйд ингэж хэрэглэдэм байж дээ гэдэг нөгөө нэг зүйлүүдийг тэр хүмүүсээс ингээ суралцчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ өөртөө байгаа цахим боломжоо олж харангуудаа би ч гэсэн бас нэрээ энийг чи ингээ ашиглаад ингээд тодорхой хэмжээнд орлого олоод эсвэл ингээ онлайнаар бизнес эрхлээд ингээд орлогоо өөр эсвэл сурч боловсруулахтай ингэж ашиглах юм биш тэгээд ингээд өөртөө тэр нөгөө юу яаж байгаа байхгүй юу. Өөрийнхөө тэр цахим боломжийг хараад тэгээд ингээд өөрөө амьдрал хаваад өөрийгөө хөгжүүлээд ингээд аягүй сайхан амьдраад байгаа байхгүй юу. Тэгэхээр би яг эндээс яг юу хэлэх гээд байна гэхээр манайханд болохоор яг энэ цахим боломжоо ингээ хараад тэгээд түүнийг одоо ингээ ашиглах чиглэсэн ийм сургалтууд бол маш хэрэгтэй. Тэгээ би яг энэ чиглэлд одоо хүмүүст туслахаар одоо өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг одоо ингээ бичлэг болгоод ингээ та бүхэнд хуваалцаад явах гэж байгаамаа гэж ер нь явж байгаа. Их одоо бол яг миний YouTube сувд болохоор ихэнхдээ мэдээлэл харилцаа холбооны технологийн зарим нэг хэрэгсэл хэрэглүүрүүдийг ер нь хэрхэн ашиглаж сурах талаар бол хичээл зааварчилгаанууд бол орсон байгаа. Дараагийнхаа бичлэгээр болохоор ер нь бол ямар Монголын нөхцөлд ингээд тохирох ямар одоо энэ цахим боломжууд байна тий. Тэгээд тэрийгээ турш үзээд болж гэнэ үү болохгүй юу гэдгийг ингээд энэ сугаараа хуваалцаад явж байна. За тэгэхээр би яг энэ цахим боломжийг ашиглаж сурахаар юу байсан. Тэгээ үнэхээр нэрээ тэгээд ингээд цахим шилжилтүүд үнэхээр ингээд цахим боломж аваад би түүнийг ашиглая гэж бодоод 2 жилийн өмнөөс эхлээ ер нь энэ талаар ингээд судалж эхэлсэн. Асуудж эхлэе тэгээд хийгээд явж байгаа. Ер нь бол анх эхлэн одоо вебсайт хийж сурсан цагаас эхлэв. Нэг юм гоё ажлынхаа хажуугаар би ч одоо өөрийнхөө үндсэн ажлыг дуртай хийх дуртай. Тэгээ ажлынхаа хажуугаар ингээд нэг гоё вебсайт ажилладаг. Тэрхүү вебсайт дээр дамжуулаад ингээд гоё орлого авдаг. Болох юмсан гээл мөрөөдөл яриад явдаг гэсэн. Тэгээд ерөөсөө эхэлж чадахгүй яж байгаа. Ер нь жоохон эхлээд ер нь орлоод үзээгээд 2 жилийн өмнөөс эхлээд ингээд интернетээр ер нь ямар боломж над тохирох одоо цахим ямар боломж байна гэдгийг судлаад олж мэдээ. Тэгээд тэрнийхээ дагуу бол одоо Монгол багш нарын авилсан сургалтууд дээр нь болохоор одоо онлайнаар ажиллаад ингээд бүр амжилтанд хүрсэн онлайн бизнесийн экспертүүдийн сургалтуудад яг би болохоор яг онлайнаар авч сураад тэр хүмүүсээс нэлээд суралцсан. Тэгээд тэр сурсан зүйлээ болохоор ингээд яг өөрийнхөө ажилд ингээд хэрэглээд туршаад ингээд явж байгаа. Тэгэхээр нөгөө одоо бүр онлайнаар ингээд бүр эксперт болсон хүмүүсийн сургалтууд ч бүр янзын гоё юм лээ бүр ингээд алхамаар. За одоо чи энийг хийх гэж байгаа бол ийм хэрэглүүрүүдийг ашиглана. Тэгээ энэ хэрэглүүрүүдээ ингээд ашиглаж сурсныхаа дараа чи ийм арга тактаар ингээд явна ингээд бүгдийн заасан. Яг тэрнийхэн дагуу ингээд бол Монголын нөхцөлд яг би өөрийнхөө дээр ингээд туршихаар Монголын хөрсөнд бол 50-60% л ингээд бож байгаа. Яг тэрийг нь явахаар бас нөгөө монгол хүмүүсийн юм хүлээж авах. Тэгээ технологи ашиглаж чадвар нь болохоор өндөр хүчтэй орнуудахаас арай өөр болохоор бас ингээд зарим тарахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр би яг ийм хийх гэдсэн чи энийг ижилтэн чи ингэсэн гэсэн гэдэг нэг юм өөрийнхөө одоо туршлагатаар үндэслээд ингээд та бүхэнд бас ингээд мэдлэг болцохоор юм судалгаатай видео контентуудыг хийгээд өөрийнхөө суугаар хүргэх болно. Тэгэхээр танд яг энэ чиглэлийн видео контентууд одоо таалагддаг та энэ чиглэлээр ингээд судалж сонирхож байгаа бол миний сувгийг захиалаарай. За тэгэхээр захиалганд бол яах вэ гэхээр яг энэ зүүн доод болонд нь улаан дэвсгэр дээр цагаанаар subscribe гэж бичсэн тавьж байгаа. Тэрэн дээр дараа хажуу талд нь байгаа жижигхэн онхны зурган дээр ингээд дарчих юм бол би YouTube сувгадаа видео оруулах болгонд танд ингээд мэдээлэл очиж байгаа болно. Тэгэхээр дараагийн бичлэгүүд маань ер нь тэгээд онлайнаар ер нь яаж нэмэлт орлоготой болох вэ? Тэгээд онлайн бизнесийг ер нь хэрхэн эхлүүлэх вэ? Тэгээд мөн тэрэнд хэрэгтэй хэрэглүүрүүдийг ер нь яаж сурах вэ гэдэг энэ бүх бичлэгүүд ер нь бол ингээд цуврал байдлаар ороод явна. За тэгээ өнөөдрийнхээ бичлэгийг ингээд дуусглаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.